төрлийн хүн байсан байхгүй юу. Ажлын өдөр бол 9-д уралдаал арай гэж очдог. Амралтын өдөр бол 9-10 хүртэл унтдаг. Тэгээ яг нэртэй штаталтай болъё гэ төглөө гайхамшиг намайг анх сонгож ингэж гаргаад уншингуудаа тэрэн дотор ч нэг хариуцлагатай хамтрагч гэдэг ойлголт байдаг. Ганцаараа бол хол явахгүй маань олоолаа явах хэрэгтэй маань энийг олон хүн түгээгээд тэгэл группээ үүсгэн одоо эхлүүлж ирсэн гэсэн үг. Тэгэл нөгөө өөрөө туршлахгүй хүн чинь явахтай номноосоо гол таалагдсан хэсгүүдээ хуваалцаал тэгэл нэг хоёроо нэмэгдээл хүмүүс уншаал нөгөө хүмүүс маань үр дүнд хүрээд өөрсдийн түүх нь олон хүн түгээд ирэнгууд аяндаа юм давлгаа үүссэн гэсэн үг л дээ. Тэгээд нөгөө эерэг зүйл гэдэг чинь яг тий олон хүний бас ингээ хүчийг амарсан үйл явдал байсан шүү дээ. Хүлээний гайхамшигын хувьд яг хэдэн онд бас эхэлж исэн бэ тий хамгийн бас яг юм нэг оргил тавтамжтай үе одоо ч гэсэн бол үргэлжлээд явж байгаа шүү дээ. Сонирхсан хүмүүст бол нээлттэй байгаа шүү дээ. Гоё тэр түүхүүдийг хуваалцал хоёлаа. 18 оны 7 сард анх одоо яг худалдаа нь монгол хэл дээр гарсан байна. Тэгэл уншаал би өөрөө яг нөгөө хүмүүст хүргээл тэгээд хамгийн гол нөлөөсөн зүйл гэх юм бол нөгөө уншаад маш их ингээд сэтэлжүүлттэй авсан хүн өөрөө цаашаа хүнд хуваалцсан яваадсан. Гоё тийм ингээд байгаад очиж тий. Тэгээд тэр олон хүний л одоо нөгөө нэг үр шимээр олон хүн уншиж олон хүн үр дүнд хүрсэн гэсэн. Тэгээ хамгийн гол нь эндээс би одоо олон жилийн дараа юуг ойлгож авсан мэхээр өөрчлөлт гэдэг зүйл хизээч нэг хүнийх байдаггүй мэн. Нэг ээж өөрчлөгдөхөд цаана нь байгаа 4 ч байна уу 3 ч байна уу хүүхдийн ирээдүй одоо сурч хөгжих боломж болцоог бүх юм дагаад өөрчлөгддөг юм байна. Тэгэхээр та зөвхөн өөрийгөө өөрчлөд байгаа биш юм бэ шүү. Таныг одоо тэг өөрчлөгдөд ирэхээр хань нөхөр нь хараад бахархдаг, даган дураадаг. Тэгвэл хүүхдүүд ээж минь нэртэй ч ээж минь хичээж байгаа. Би ч гэсэн хичээх ёстой гэдэг те. Тэгээ нөгөө хүний дадал амьдралын хэм маяг мэдлэг боловсрал өөрчлөгдөд ирэхээр дагаад нөгөө хүүхдүүдэд чиглүүлэх ур чадвар мэдлэг нь хүртэл өсөөд ингээд ерөөсөө өөрчлөлт гэдэг зүйл нэг хүний биш байгаа даа. Энэ л үнэхээр гайхалтай юм лээ. Өөр дүн нь олон хүн дээр очиж тусаад байна шүү дээ. Тэгээ одоо байгууллага дотор хүртэл гардаг шүү дээ. Нэг 90 хүн багаар тэр хүнтэй ярилцаал босоход хүн ингээл өнөөрэ бич аягүй зүг байх ёстой шүү дээ. Би өөрчлөгдөх ёстой шүү дээ. Энэ хичээгээ ийм гоё байх юмсан гэл хүн боддог та яг адилхан. Одоо ингээл бүхий л орчиндөө нөлөөлж идэг мэлээ л дээ. Ер нь монголчууд маань бол өглөө эртэж бас ийм байх дуртай тий хүсэл эрмэлзэл өндөртэй ийм хүмүүс байгаад идэг. Гэхдээ яг одоо ингээд бит хоёрын яриаг сонсоод би ч гэсэн тгий гэж бодож байгаа хүн яг ямар алхмаас эхлүүл зүгээр юм бэ? Таны хувьд яг энэ эртэж дадалтай болох эхний алхмыг зөвлөвөл. Ер нь ямар ч дадлыг хэвшүүлж байгаа хүний хувьд зүгээр л эхлэх. Ерөөсөө л эхлэх. Ямар нэгэн сайн болчоод эхлэн, тэгчээд эхлэн гэсэн юм ерөөсөө байхгүй. Зүгээр л та маргааш өглөө сэрүүлгээ 10 юм уу 20 минутын өмнө тавиал зүгээр туршаад үз. Өглөө босоод хамгийн гол нь манай өглөөний гайхамшигын гол мессеж юу гэхээр зөвхөн эрт босох тухай биш байхгүй. Өглөө босоод тэр босож гаргасан цагаа өөртөө буюу одоо хувь хүнийхээ хөгжилтөө одоо тэнцвэртэйгээр зориулах тухай юм. Тэгээ тэр аргачлалыг заагаад өчтдөг гэсэн үг. Тэгэхээр та маргааш өглөө эрт бослоо нэг 10-20 минутын өмнө сэрүүлгээ тавилаа. Зүгээр босоод өглөөний тэр цагаа зүгээр өөрийгөө сонсох цаг болгоод үз. Гой кофе цагаа тавиад тэгээд цонхруугаа нэг ортой гоё өглөөнийхөө нараа хараад тийш тий. Тэгээд нэг тэмдэглэл бичтэй юм уу? Одоо миний юу зориг мөрөөдөл юу илээ гэл зүгээр эндээс л эхэлж байгаа. За энийг ингээд нэг 7 хоног яваад эхлэнгүүд хүн өглөө ухаантай бол бодно штэ. Би зүгээр ингээд сууж явах нь ядаж нэг 10 минут тасгал хийчихэд өгүүлж гэдэг юм уу? Ингээл баг багаар хөгжүүлж явах нь л ерөөсөө бүхний эхлэл байгаад байгаа. Тийм учраас энийг ерөөсөө эргэлцэхгүйгээр эхлүүлээд үзээрэй те. Миний хувьд ч гэсэн өглөөний гайхамшиг одоо группийн бас итвэхтэй бас орон нутгийн эрдэнэттэй болол админ байлаа те. Тэгээд яг ингээд нөгөө хэрэгжүүлээд ингээд явж байтал яг эн чинь нөгөө бараас уртчилж байгаа одоо юм зархаж байгаа үйл явц те. Эсвэл одоо юу гэдэг нэг зүйлийг ингээд ойлгуулах гэдэг зүйлхээсээ илүү тэр хүний одоо ийм уран зориг тэр хүний ингээд амьдралд бас ийм нөлөөлдөг талаараа их гоё байгаад байдаг л да. Яг нөгөө түрүүний хэлсэн зөвхөн өглөө босох талаар биш те. Яг л тэр амьдралын урам зоригийг бас ингэж ярьдаг, хуваалцдаг. Тэгээд тэр өдрийг бүхэлд нь ингэж гоё гэрэлтүүлдэг. Тэр өдрийг бүхэлд нь ингэж үр дүнтэй байлгадаг ийм зүйл болж хуурж ийсэн. Тийм учраас чи бас ингэ нүүр бардам хүнтэй хуваалцдаг. Нөгөө хүмүүс маань өөрчлөлтөд ирэхээр тэрнээс бас хүн урам зориг авдаг. Илүү сайн сайхан зүйлийг хийх юмсан гэдэг хүсэл мөрөөдлийн өдөөж өгдөг те. Тэгээд хамгийн гол нь юм байгаа.
эртэж дадалтай болоо гэхээр ирдэг нэг сөрөг зүйл юу байсан бэ гэхээр би шүний хүн гэдэг ойлголт өгдөг. Зал тэр тусмаа залуу хүмүүсээс ирдэг байхгүй, би шүнэл бүтээмжтэй байдаг гэдэг. Тэгэхээр энэ дээр нэг зүйлийг бид нар аюу тийм зөв болгож ойлгох хэрэгтэй мэлээ л дээ. Энэ болохоор биологийн цаг буюу хүний дотоод цагийн тухай. Хүн өөрөө биеийн дотоод цагтай байд юм энэ маань нар одоо мандах болон нар жаргахтай холбоотойгоор одоо бид нар мандаснаас хойш нэг удалгүй босох, нар жаргаснаас хойш нэг удахгүй унтах ёстой. Тийм учраас одоо тэгжээж ийм учраас эрүүл байд юм гэдгийг батлаад 3 эрдэмтэн 2017 Нобелийн шагнал хүртсэн байгаа байхгүй, инх тамны Нобелийн шагнал. Энэ шинжлэх ухаанаар батлагдсан зүйл байна. Тэгэхээр шүнийн хүн гэдэг ойлголт маань өөрөө зүгээр бид бүгдээ өөрөө өөртөө зохиосон тийм зүйл байгаа. За тэгвэл энэ биологийн цаг буюу дотоод цагийг дагахснараа юу болох вэ гэхээр орой харанхуй боллоо, хүний биений нойрыг дэмждэг мелатонин гэдэг даавар 9 цагаас эхэлж ялгарч эхэлдэг. Шөнийн 2 цагт хамгийн оргил үедээ очиод буцаж буугаад өглөө 7 цаг гэхэд ялгархаа болдог. Яг тэр цагаас эхлээд буцаагаад бид бүгдийг идэвхтэй ажилд амьдрахыг дэмждэг кортизол даавар ялгардаг. Тэгэхээр яг энэ дааврууд зөв цагтаа ялгарч байгааг бид нөр ухамсартайгаар дэмжиж өөрөө зөв цагтаа унтаж босож дадахгүй бол нөгөө эсэргээр нь хийгээд буюу одоо нөгөө шүнийн хүн гэдгээрээ давмгаалаад хийгээд эхлэхээр хүний бие буюу тарих өөрөө паниктаж эхэлт юм л та. Би даавраа ялгарамлмаар байна штэ. Гэтэл одоо нөгөө тэг гэрэлтэй нөхцөлд ямар ч юм тархинд шүн болж байгаа гэдэг сигналыг өгөхгүй байхаар нөгөө даавруудынх нь юм ялгарлтын юм ингээд цагаас солигдоод ингэснээрээ хүн нөгөө унтах хэвээр цагтаа унтахгүй сайн нойроо авахгүй байх ийм одоо нөхцөл байдал бүрдчихэд байгаа гэсэн үг. Яг зөв. Тэгэхээр эн чинь нөгөө ажлын бүтээмжтэй бие махбодтой ингээ холбоотой, уялдаа холбоотой. За тэгээд дандаа ингээ харах юм бол судлагдсан, нотлогдсон шинжлэх ухаанч тийм одоо зүйлсүүд бас ингээ байгаад байна шүү дээ. За өглөө эрт босгоно хүний сэтгэл зүй болон бие махбодын эрүүл мэндэд яг ямар одоо тэр бодит өөрчлөлтийг авчирдаг вэ гэдэг бодит өөрчлөлтийн талаас нь мэдээж ярих юм бол ажлын бүтээмжтэй холбоотойгоор сэтгэл санаа гэл ингээл холбоотойгоор байна л та. Нэмэлт та энэ дээр өөр бас мэдээллүүдийг өгвөл. Яг нөгөө даавартаас яг ингээд саяны даавар гэдэг зүйлтэй ялгалтыг дэмжиж өгснөөрөө хүн одоо кортизол даавар ингээд өглөө ирчтэй штэ. Тэр цагт нь босоод одоо жишээлбэл дасгал хөдөлгөөнийг хийх ёстой болж байгаа байхгүй. За одоо жишээлбэл нэг ийм судалгаа өглөөний 7 цаг дасгал хийдэг хүн, оройны 7 цаг дасгал хийдэг 2 хүн дээр судалгаа хийхэд өглөө хийсэн хүн нь болохоор бүхэл өдрийн туршид бүтээмжтэй маш зөв шийдвэрүүдийг гаргах, эерэг байх тэр одоо юу өндөр байсан байгаа хгүй, хувь нь өндөр. Эсвэргээр оройны 7 цаг дасгал хийснээр яаж байгаа вэ гэхээр нэг сөрөг талны үхээр хүний бие дасгал ихээр халчдсан байна л да. Халангууд буцаагаад хэвийн температураар очтол 4-5 цаг болчдөг. Тэгэхээр энэ нь нөгөө оройны бид хэдэ унтах цагийг хойшлуулад өгчгөр дахиад нөгөө дааврын өөрчлөлтөнд оруулаад даавар удаан хугацаагаар ингээд өөрчлөлтөө яваад ирэхээр хүний бодисын солилцоо алдагдаад нөгөө жинхэнэ одоо тархалалт те хэвийн жинтэй байхгүй байх юм нөхцөлөд бүрдээд байгаа байхгүй. Тэгэхээр өглөөний одоо энэ эртэж дадлыг одоо хамгийн гол нь хүмүүсээс энэ дэр нэг ойлгох хэрэгтэй зүйл болохоор эрт тусаа гэхээр бага унтана гэж шууд ойлгочод байна. Тэгтэл энэ бага унтах тухай биш. Зөв цагтаа унтаж зөв цагтаа босох тухай мөн шөнийн нойроо чанартай авах тухай юм яриад байгаа байхгүй. Яг 10 цаг гэхэд оройны 10 цаг гэхэд хүн унтаад эхэлчих юм бол 10-аас орой шөнийн 2 цаг хүртэл хүн яг гүн нойроо авдаг байхгүй. Гэтэл энийг авахгүй яваалах юм бол хүн нөгөө биеэ сэргээж амарч чадахгүй одоо өдрийн туршид ядралтай байх юм нөхцөл өөрөө бүрдүүлээд байгаа гэсэн үг. Тэгээд унтсан шунтаагүй юм шиг нэг тийм ядралтай сэрдэг штэ тий. Тэгээд түрүүний нөгөө сэтгэл зүйн болон биеийн эрүүл мэнд гэсэн штэ. Энэ дээр болохоор нэгдүгээрт ингээд зөв цагтаа унтаж босоод дээр нь одоо өглөөний гамшиг номдор гардаг тэр 6 аргачлалаас ингэж бас доктортойгоор багаар хийж хөвших юм бол маш үр дүнтэй баг. Түрүүний тэр дасгал биш штэ. Өглөө дасгал хийх үү, орой дасгал хийх үү. Өглөө хийсэн илүү үр дүнтэй баг тий. Дээр нь одоо өглөө босоод хүн ингээд талархсан сэтгэлтэй ингээд байдалтай өөрийгөө сонсоод өөртөө цаг гаргачгаар хүн яаж байгаа вэ гэхээр өдрийн туршгаар сэтгэл ханамжтай одоо би ингээд надад талархах зүйл зөндөө байна тий сайн сайхан зүйл байна гэд эргээр ингэж өдрийг харж өнгөрүүлэх бүтээмжтэй авахс нөхцөлийг бүрдүүлээд өчөж байгаа байхгүй. Дээр нь одоо хамгийн гол нь бас нэг анхаарах ёстой зүйл юу вэ гэхээр
өглөөдөө нөгөө нэг орой ингээ хүн өөртөө амлчихж байгаа штэ. За би өглөөд хитэн цагт босно өглөөсөд ийм зүйл хийн гэд. Гэтэл тэр амлалтандаа өглөө хүрчгээр хүн яах вэ гэхээр хүний тарих бүртгээд идэм юм л та. Би хийдэг хүн, би чаддаг хүн, би хариуцлагатай хүн, би сахилах бүттэй хүн гэд ингэснээрээ хүний өөртөө итгэл давхар өсөө яваад байдаг гэсэн үг. Ер нь нөгөө өглөөний гайхамшиг гэдэг бол зөвхөн өглөө босох талаар биш те. Тэр хүний амьдралын эрүүл амьдралын хэмнэлийн талаар ингээд ярьж олон хүмүүс сүүлийн жилүүдэд бас нойрны асуудлыг айгүй ярьдаг гэсэн шүү дээ. Сүүлдээ нойр хүрэхгүй учраас ямар нэгэн одоо те ийм бүтээгдэхүүн бараа бүтээгдэхүүн ингээ хамааралтай болох хэмжээний дадлыг бас ингээд яриад шүү дээ. Гэтэл өглөөний гайхамшигыг хэрэгжүүлээд эхлэхээр орой эрт унтаад өглөө эрт босоод тэгэхээр айгүй тэр чанартай нойрны асуудал бүр яг ингээд үүсдэг юм бэл. Тэгэхээр ерөөсөө орой л нэг 9 төхөөлөхээр унтъя гэдэг энэ тохио ингээл асаал тий. Шаал дэмий нут сухах байдал ч гэсэн ингээд зэгцрээд ээжийг дагаад нөгөө хүүхдүүд гэдэг шиг гэр бүлийн уур амьсгал ч гэсэн дагаад надад ч гэсэн бас яг өглөөний гайхамшигыг ингээд хэрэгжүүлээ явж хахад хүүхдүүдийн маань амьдралд гарч ирсэн тэр нөлөөлөл байгаа байхгүй. Тэгээд бүр өглөө эрт босоод өгөл юу ийх үү гэдгсэн чинь ном унших айгүй ингээд зүг байдаг тий. Тасгал хийх, ном унших. За тэгээд тэр чинь нэг 6-нд юу байгаад байгаа шүү дээ. Тэгээ ном унших дээр манай хүн нөгөө метршгүйг уншаад бүр ингээд уйлж ирсэн. Тэгэхэд хүн маань хиддээсэн би 12 3 тайсан уу уйлаад тэгээд тэр нөгөө гол дүрийн одоо залуу агаш тамирч чинь гүйдэг те тэгээд тэрийг бодоод ингээ уйлаад тэгээд тэрнийг бит хоёрыг сандгийн 10 нас тийм байна 10 настайсэн байна 10 насны төрсөн өдөр гэдгсэн чинь яг тэр нөгөө метршгүй номын гол дүрийн одоо ингээд залууг ингээд зурсан байдаг байхгүй тэгээд хоёулаа тэрүүгээрээ үцгслэн гаргая гэдэг гаргаж ирсэн. Одоо хүртэл тэр зургууд тэгэхээр харин тэ цаамаа ингээд харалтаа чи зүгээр те бидэнд итгээд надад итгээд өглөөний аимшиг номыг уншсан байгаа байхгүй юу? Уншаад хэрэгжүүлсэн байна. Хэрэгжүүлээд үйлдэл болгонд хүүтэй хандаа нөлөөлсөн байна те. Тэр нь ингээд зургийг үзэсгэлэн гарах хэмжээнд хүртэл хүргэсэн байна. Тэгэхээр нөлөөлөл өөрчлөлт гэдэг зүйл ерөөсөө бага зүйл биш байна. Монгол хүмүүс дээр зүгээр анзаардаг нэг зүйл үү гэхээр бид маш их яардаг хүмүүс юм лээ. Хурдан. Хурдан учраас тэр им авч угаад байна шүү дээ. Хурдан учраас жингээ үзгээд идэг. Гэтэл яг эерэг зөв өөрчлөлт хийдэг бол тодорхой хугацаа шаарддаг, тууштай байдал шаарддаг, зөв байдал шаарддаг. Тэгэхээр та шууд им авч угаахаас өмнө одоо нойр дэмждэг мелатонин даавар гаднаас авахаас өмнө миний бие өөрөө нийлэгжүүлж энийг гаргад юм байна. Тэгээд боловсруулд юм байна. Тэгвэл би энийг дэмжиж өгч бол надад санхүүгийн хувьд эрсдэл хүн байна. Хоёрдугаарт би өөрөөрөө ингэж байгаа учраас эрүүл арга юм байна. Тэгээд миний энэ дадал буцаагаад миний гэр бүлд нөлөөлөх юм байна гэдгийг бас ойлгох нь чухал байна тий. За манай сонсогчдоос өглөөний одоо цагийг хэр ашигладаг талаар гоё өөрсдийнхөө арга туршлагуудыг комент хэсгээр бас үлдээх бүрэн боломжтой уушуулхам одон чимэг маань өдрийн мэндэ гэж орж ирсэн байна. Ганц цэцэг маань орж ирсэн байна. Өглөө өдөр арай мэндэ гэж тэгээ бидэнтэй хамт байгаа сонсогч нартай баярлалаа. Өнөөдөр бол Grand Book Publishing редактор. За тэгээд өглөөний гайхамшиг группийн маань админ одоо тий гэрэлмагч маань өргөдөн оролцож та бүхэн бас яг өссөн асуултаа асуух боломжтой. Таны хувьд ингээ хараад ах юм бол 2018 оноос ингээл ерөнхийдөө эхлүүлээ ингэсэн ч гэсэн өмнө нь бас ингээд мэддэг л эсэр ш тэ үгүй юу? Юуг мэд. Одоо өглөөний гайхамшигыг үгүй. За яг 18 оноос би яг нөгөө эртэж дадалтай болъё гэх ном хайж авч агаад уншаад англи дээр олоод тэгмээ энийг би монгол хэл дээр гаргах хэрэгтэй байна гэдэг орчуулагчтайгаа яриад тэгээд ингээд гаргачихсан байхгүй. Уншаад яг таалагдаад бүр маш их тийм аюу сонин би чи маш ундамхан хүмүүс нэг гівэн 5-аас босоод гэлсэн. Одоо эргээд бодохоор энэ номын л хүч байсан юм шиг байна. Тэгж надад нөлөөлсөн. Тэгж том өөрчлөлтөө хийж чадсан. Тэгээд маш тууштай байж чадсан. Ягаад тэгэхээр нөгөө нэг хариуцлагатай хамтрагч болчихж штэ маш олон. Тэгвэл өөрөө би хийгээгүй сууж яж болохгүй. Хамгийн гол нь хийгээд нөгөө ирж байгаа тэр шагнал үр дүн маань гайхалтай байсан баг. Тийм учраас их тууштай байсан баг. Одоо ингээ эргээ харах юм бол дадал гэдэг тал дээр аюу олон зүйлд бол нөлөөлсөн шүү дээ. Өглөө эрт босгох, уншдаг болгох тий. За тэгээд амьдралдаа ингээ цагийн менежментийг зөв хийх гэл ингээ явж байгаа. Эргээд одоо дайман жилийн хугацааг харахад та эргүүлээд яг энэ эрүүл байх амьдрал гэдгийг яг энэ өглөөний эртэж байдалтай холбоод бас ингээд тодорхой ойлголтыг өгвөл одоо түрүү яг ярьж штэ тэ нэгдүгээр дэж тусаад ингээд өглөө яг орой амлсан зүйлээ өглөө хийчихэр хүн өөртөө тэний тарих бүртгээд та хийдэг хүн хариуцлагатай хүн гэдэг хүнийг хоногшуулж хүн өөрөө тэр дэ итгэж дахиад тэр зүйлийг хийж эхэлж байгаа байхгүй
Тэгэхээр нэгдүгээр талын хувь хүнийг аягүй хариуцлагатай дэг журамтай болгож байна. Тэр нь буцаагаад гэр бүлд бол ойр орчинд нөлөөлж байна. Дээр нь өглөөний дасгал хөдөлгөөнөө хийгээд гарахад хүн өдрийн турш бүтээмжтэй сэтгэл санаа өөдрөг тэр дааврынхаа ялгалтуудыг улам дэмжиж өгч байна. Өглөө өөрөө ингээд гоё талархах сэтгэлтэй ингээд өөрөө өөрийгөө сонсоод гарахад яаж ингээд ерөөсөө сэтгэл зүйн болон биеийн эрүүл мэндийг аюу гоё ингээд тэнцвэртэй аваад явчихж байгаа. Яг зөв. Тэнцвэртэй явахгүй хамгийн гол нь зөвхөн нэг тал руу ингээд хөөгөөгүй. Тэгэд сүулдэ ингээд өглөөний гамшгаа дахиад ингээд нухаад уншаад ингээд бодохоор манай энэ зохиолч хэлрод манаас аюу тийм мундаг судалгаатай юм хийсэн байгаа. Ягаад тэгэхээр одоо жишээлбэл 6 минутын өглөөний гамшиг та үнэхээр цаггүй бол энийг хийчих гэдэг. Гэтэл энэ маань өөрөө юу хэлээд байгаа гэхээр нөгөө дадал ямар үед ингээд хөвшгөө болчдөг вэ гэхээр тасралт нь удаан бахар гэж байгаа байхгүй. Та нэг өдөр тасалж болно. Гэхдээ дахин 2 дахь удаага таслах юм бол эн чинь дадал болж чадахгүй, амьдралын хэм маяг болж чадахгүй. Таслахгүй тулд яах вэ гэхээр та 6 минут л зүгээр тэрийг хийчих хялбархан байхаа байлгачих. Тэгэхээр ингээд юм болгоны арт юм шинжлэх ухааны үндэстэй хөрх юмнууд хийцэн байгаа байхгүй. Одоо буцаагаад би өөрөө сүүлийн үед 1 жилийн хугацаанд яг дадал яг яаж ажилтдаг вэ? Дадлын систем гэж юу вэ гэдгийг бас нэлээд сайн уншиж судалж байна л да. Тэгэхээр дадал гэдэг зүйл маань хизээ яг хэрэгжиж одоо хөвшиж чаддаг вэ гэхээр нэгдүгээр бид нар хамгийн багаас эхлэх ёстой. Тэгээд ерөөсө таслахгүй байх ёстой. Таслалаа гэхэд дахиад буцаагаад эхлүүлж чаддаг байх ёстой. Дээр нь тэр дадлыг эхлүүлдэг тийм дохио өдөөгч гэдэг зүйлийг өөртөө заавал байлгах хэрэгтэй байхгүй. Хүмүүс яагаад өглөө босож чадаад байх юм гэхээр өдөөгч буюу одоо тэр дохио нь сэрүүлэг байгаад байгаа. Сэрүүлэгтэй учраас тэр хүн сэрээдэж штэ. Дахиад тэрийг яагаад үргэлжлүүлээд байгаа вэ гэхээр өглөө төрсөн тэр гоё мэдрэмж чадсан гэдэг тэр итгэл маань өөрөө шагналан болж ирээд байгаа учраас тэр хүн хийгээд байна гэсэн давтамжтайгаар хийгээд байна гэсэн. Дээр нь хүмүүс нөгөө 21 хоног болохоор л дадал хөвчдөг гэдэг бол тэгээ орхичдаг. Тэгэхээр хийхгүй байх гэдэг нь өөрөө дадал гэсэн үг шулжиж байгаа байхгүй. Тэгэхээр та тэрийг зөв зүйлийг амьдралынхаа хэм маяг болтол давтах ёстой. Та өөрийн мэдлэгүү хийдэг болтлоо тэр зүйлийг хийх ёстой. Тэгээ хамгийн сүүлийн судалгаагаар хүн 66 удаа хоног тэрийг давтчихэж тэр удаа дадал болж тогтдог юм байна л да. Өөрийн мэдлэгөө яг тэр зүйлийг үлддэг хийдэг болдог. Дунд нь таслаад байх юм бол та үгүй дахиад хийх ёстой, эхнээс нь эхлэх ёстой болж байгаа гэсэн үг. Ер нь яг нөгөө сорилын хугацаа ингээд үргэлжилдэг шүү дээ. 30 хоногоор одоо өглөөний гайхамшигтай болол тэгээ эхлээд 1 сар явсан хүмүүс маань дараагийн сард дахиад орноо гэдэг нэг юм зорилго тавиад, челленж тавиад ингээд орж ирдэг шүү дээ. Тэгэхээр энэ ч гэсэн бас айгүй зөв тэр дадлыг дахин баталгаажуулж байгаа ингээд яг өглөөний гайхамшигын хувьд ингээд харахаар 10 хоногийн бас нэг юм юу байдаг шүү дээ. Эхний 10 өдөр, 10 өдөр гэл тэ сүүлийн 10 өдөр гэд тэр талаар ингээд дахиад гоё сэргээгээд сонсохыг хүсэж байгаа хүмүүст нь бас ингээд тайлбарлаа. Эхний 10 хоног бол яг нөгөө альва зүйлийг эхлэх өөрөө хэцүү шттэ тий. Тэгэхээр энийг та ингээд даван туулчих юм бол дараагийн 10 хоног арай хөнгөн байна. Энэ 10 хоногоо давчих юм бол дараагийн 10 хоног маань бүр илүү танд амархан санагдана. Шуулгаал нөгөө хүний тархийг ингээ хөнгөн гэдэгт бэлтгэх гээл энэ зохиолч одоо зохиогч нэг юм бас хөөрхөн аргачлал яваад байгаа. Тэгээд хамгийн гол нь ерөөсө та ямар ч дадлыг хэрэгжүүлсэн бай танд өдөөгч гэдэг зүйл заавал байх ёстой. Одоо жишээлбэл зарим хүн шүдээ одоо шүдний уцаар цэвэрлдэг байлаа гэхэд тэр утас даалд байх юм бол хүн мартчих байгаа байхгүй юу. Тэгэхээр хаана байвал та таны нүдэнд өртчихвэл та яг шүдээ уцаар цэвэрлж чадах вэ гэдэг ч юм. Иймэрхүү байдлаар л ингээд дадал дээр ажиллаад яваад ах юм бол зөв дадлууд маань ингээд хөвшээд та өдөр тутмаа барьсаар агаад өөрөө эрүүл байх одоо нөхцөл нь бүрдэж байгаа шүү тий. Ер нь яг гоо ээжүүдэд, эмэгтэйчүүдэд гэж хандаж хэлэхэд өсвөр насны хүүхдүүдтэй хийхэд бас айгу урамтай байдаг тий. Яг нөгөө за хоёлаа энэ хоногийн хугацаанд яг ингэнэ гэдэг нэг юм амлалт өөрөө эргээд нөгөө хариуцлагатай байдал руу, сахилах баттай байдал руу ингээд түлхдэг. Тэгээд өглөөний гайхамшигын үед бас нэг гоё зүйл нь юу гэхээр одоо нөгөө өглөө босоод юу хийх вэ гэдэг дээр гоё юм аргачлалууд өгдөг шүү дээ. Яг 6 тий ном нөрөө заагаад өгдөг. Тэгээд тэр дундаа та өөрийгөө хөгжүүлж болох тэгсэрнээ барьж авч чадахгүй байгаа тэр зүйлээ барьж ав. Тухайлбал хилээ сур, дасгал хөдөлгөөнөө хий гэл гэдэг ч юм уу те. Тэгээ тэр зүйлсүүд бас ингээл дурсамжууд айгуу гоё сэрэгжил байна л та. Хоёулаа номон дээр байдаг яг 6 аргачлалыг
ингээд тодруулаад те жишээлбэл яг одоо бит хоёрын яриаг сонсоод магадгүй өглөөний гайхамшигт групп бас нэгдэж болох нь нөгөө талаар та бас яг гэртээ хийж болох тэр 6 аргачлал бол бас хийж болох ут те. А яг номыг нь аваад уншаад ингэх юм бол тэр ойлголтуудыг бол авдаг. Яг гоо би болохоор ингэ ер нь бол номоо бүтнээр нь уншчих юм бол хүн маш цэгцтэй мэдлэг авчдаг байхгүй. Энэ нэг ном зарах гэдэг зүйл биш байхгүй. Та цаг хугацаа хэмнэх гэдэг байгаа гэсэн. Нэг зүйл ингээл яарал манах эхэлцдэг. Би гойд байхгүй номоо аваад уншчихаа. Ингэснээр та бүрэн бүтэн мэдээлэлт болоод хаанаас эхлэх вэ? Яаж явах вэ гэдгийг ойлгоно. Тэггүй яарад эхэлчихээр системгүй болчихж байгаа байхгүй. Системгүй болчихно. Тэгээд за ингээд сэрүүлгээ тавиад 10-20 минутын өмнө та бослоо. Өглөө юунд зарцуулж болохоор нэгдүгээр намг өмгөж байгаа. Тэр маань болохоор өөрийгөө сонсох цаг байхгүй юу? Та тэр цагт бясалгал хийж болно, талархаж болно, йогогоо хийж болно гэж байгаа. Хоёрдугаарт нь болохоор тэмдэглэл хөтөлж болно. Гуравт нь өөрийгөө гой зоригжуулах. Энэ бас шинжлэх ухааны үндэстэй юм л л дээ. Өөрөө хүн өөртөө ингэж чи ингээд те чадна чи тэгдэг шүү гэд. Одоо энэ дэлхийн аваргууд, олимпийн тамирчид яг энэ зоригжуултын хүчээр ялтанд хүрдэг байхгүй ялтыг хийдэг. Тэнийг байнга сануулснараа хүн яах вэ гэхээр итгэж эхэлдэг байгаа. Тархичуурын юм байна л да. Энэ яг бодит биш үү ялгадгүй юм байна. Тэрийг давтамжтайгаар зөв эерэг мессежийг өгөөд хахаар хүн өөрөө тэрэндээ итгээд тэрнийхээ төлөө үйлдэл хийж эхэлдэг байгаа байхгүй. За дараагийн 4 дахь зүйл нь юу гэхээр төсөөлөл өөрөө одоо нөгөө гой мөрөөдөл одоо тий би хаана хүрсэн байх ингээд ирэхээр тарих бас нөгөө бодит хэсэг ялахгүй учраас тэрний төлөө одоо юу хийж болох уу гэдгийг ингээд боловсруулалт хийж эхэлдэг байна. За дараачихын дасгалын хөдөлгөөн. Өглөөний дасгал ямар чухал вэ гэдгийг түрүүн зөвхөн сайрлаа. Сүүлийнх нь ном унших. Хүн ингээд өглөө босноос хойш 2-3 цагийн дотор хүний тарих маш өндөр түвшний одоо идэвхжэлтэй байт юм л да. Юу ч ирсэн хүлээж авах тий потенциалтай байдаг. Яг тэр цагт унших дадлыг хөвшүүлж чадах юм бол одоо оюуны ажлыг хийх юм бол маш өгөөжтэй үр дүнд хүрнэ гэж бас ийм судалгаанууд байгаа. Энэ тэгээ бүгдээрээ нэг бүрчлээ бас ийм судалгаатай шинжлэх ухааны үндэслэлтэй тий. Зохиолч маань одоо зохиолч гэхүү намыг маань битсэн одоо Хэл Элродын хувьд бол бас яг л амьдралын ийм чухал мөчийг ингээд даван тулсан хүн байдаг шүү дээ. Өхлийн ирмэг дээр яг тэр өхлийг даван тулаад хоёлаа тэр нөгөө түүхүүдийг нь бас яг ингээд холбоод ингээд яагаад энэ 6 бас ингэж логикторалтай гарч ирснийг нь бас тодруулал яг өөрөө нөгөө ингээд хэцүү аваарт ороод одоо чамд ямар ч найдвар байхгүй чи одоо ер нь бол тэг ингээд тэрэгцэртэй л үлднэ гэдэг зүйлийг өөрийнхөө дотоод хүч дотоод бодлороо ялаад ингээд гарч ирсэн байна. За ингээд яг эндээсээ ингээд өөрчлөлт хийгээд тогтцсон дараагийн нэг хэцүү зөв уналт нь юу юм гэхээр санхүүгийн уналтанд орсон. Тэр уналтаасаа яаж гарсан бэ гэхээр яг өглөө босоод кето өмсөөл гараал гүүж авах хугацаанд одоо ингээд подкаст энэ төр сонсч явж байгаад тэгээд бол баалаа зөндөө олон ном зохиолуудыг судалж явж байгаад яг ийм 6 аргачлалыг одоо өөрөө ингэж хийж хөвшээд эндээсээ нөгөө тэр санхүүгийн бэрхшээлээс маш хурдан хугацаанд гараад бусдад ярьсан чинь бусад хүмүүс хүүе ямар гоё юм би хийж үзье гэл ингэсээр хагаад энэ айгүй зөв аргачлал юм байна. Энэ явж гинэ хэрэгжиж гинэ хүнд өгөөжтэй өгч гинэ ангууд эмгэгтгэж гаргасан баг. Гэхдээ энийг би зохиогоогүй одоо олон жилийн хугацааны энэ гаргасан шилдэг бүтээлүүдээс санаа авч нэгтгэж би боловсруулж ингэж гаргасан юм аа гэж өөрөө бас энийгээ хүлээн зөвшөөрдөг. Тийм хүн байдаг тий. Яг амьдралаараа ингээ гоё бас яг энийг харуулж тий. Энэ түүх нь бас маш их хүнд ингэж хүч өгдөг. Би надад ч гэсэн нөлөөлөл одоо тий би хэрвээ энэ номыг ингээ гаргаад тууштай байгаагүй бол магадгүй чи ч гэсэн уншаагүй явж байгаа байхгүй. Тэгэхээр өөрчлөлт нэг хүнийх биш байгаа. Тийм шүү дээ. Олон хүнийх тий олон хүн дээр бас яг энэ өөрөө өгөөж өгдөг байдал чухалаа гэж тий. За тэгээд манай бас яг лайвыг маань үзэж байгаа бидэндээ хамт байгаа сонсогчид үзэгчид маань бас гоё өглөөний ер нь цагийг ашигладаггүй тий өглөөний цаг бас таны амьдралд ямар үр өгөөж өгдөг талаар өөрсдийнхөө гоё туршлагуудыг бичээрэй. Магадгүй өглөөний гайхамшигын маань группт бас байдаг хүмүүс бас байж болно шүү дээ тий. Тэгвэл админ надаа ингээд гэгээн дүрээрээ ингээд ярилцаа сууж байгаа шүү. Асуух асуулт байвал
бас үлдээж болно шүү гэж. Тэгээ яг өглөөний гайхамшиг өөрөө нөгөө хийх зүйлсүүдийг ингээд завглаа босчлаа. Одоо тэгвэл юу хийх юм бэ гэдэг дээр нэгэ харуулж өгдөг. Тэгээ тэр зүйлийг ингээд хариуцлагатайгаар хийж чадах юм бол эргээд нөгөө цалин авч байгаа юм шиг гоё ингээд урамшууллыг аваад тий амьдралын бүтээмж тэр зүйлсүүд бас ингээд нөлөөлж өгдөг. Тэгээд монголчуудын хувьд ч харах юм бол одоо нөгөө хөдөө малж байгаа малчид маань бол айгүй эртэж юм хүмүүс бид тэр битгийл бүр ингээд ажлын тус гүрэлжлээ л гэдэг тий. Харин хотынхныг харах юм бол эсэргээрээ яг ажлынхаа цагийг тулгаж шахуу босдог гардаг ч гэдэг юм тий. Гэтэл нөгөө энэ одоо завгүй энэ амьдралын их ачаалттай дунд заавал одоо юм тулсан байдлаар биш гоё яг юм бэлтгэлтэйгээр юмд ер нь хандна гэдэг чинь тэр ирээрээ амжилт нь өөрөө тэр байгаад байгаа байхгүй тий. Ухамсартаагаар гэж хэлвэл их зохилтой юм шүү. Одоо хүмүүс би ингээд уцаа скролцоор адил ингээ 2-3 цаг болцсон байна гэж. Тэгвэл энийг яаж үржлэх юм гэхээр ухамсартаагаар л үржлээ штэ. Одоо нас бий төрсөн хүний ээж нь ирээд уцыг аваад толдуулахгүй тий. Тэгэхээр би яаж энийг үржлэх үнийг би хаашаа яаж хувирах вэ? Хэл хэлоочрыг тэр өвдөлтөө уналтаа яаж эрэг зүйл болох вэ? Гэдэг бол яг хувь хүний ухамсар. Ухамсартаагаар тэрийг өөрчилж өөрчлөлт хийх болчиход байгаа. Тэгээд нөгөө нэг ер нь бол альва зүйлд ямар ч дадал дээр ямар ч амьдралын одоо ийм зүйл дээр хүн тэнцвэртэй ахлаа юу чухал юм шиг байгаа. Бүх зүйлийг гоё тэнцвэртэй гэдэг. Одоо манайхан дээр болохоор эрүүл хоолын гудал бүх юм хариад эхэлдэг тий. Гэтэл энэ ч өөрөө бас тийм шүү байгаа. Тэгэн гутаа хүн найз нөхдөд байх ёстой бол хамаг цаг найз нөхдөд зориулаад байж болохгүй шүү дээ тий. Тэгэхээр бүх юм гоё тэнцвэртэй байх юм бол хүн өртөг зардал багтаагаар урт хугацаанд маш тогтвортой тэнцвэртэйгээр өөрийгөө ингээ хөгжүүлэх боломжтой. Тэгээд түрүүн чи хэлээд цухас хэлээд өнгөрсөн л да. Өглөөний ам шиг яг энэ 6-аг ингээ яг та гэсэн үг биш. Таны зорилго юу вэ? Таны ажил мэргэжил юу вэ? Таны нас юу вэ? Энэтэй дүүцүүлээд яг өөртөө хэрэгтэй зүйл дээр төвлөрч болно шүү дээ. Одоо яг манайх 6 сарын 1-ээс эхлээд би бас яг энэ челленж эхлүүлсэн явж байгаа байхгүй. Тэнд оролцсон хүмүүс янз бүрийн зорилготой байна л да. Өглөөний цаг ашиглаа. Зарим нь англи хэлнийхаа төвшин нэмэгдүүлэх гээд өглөөний цагт ингээ хилээд автчихээн те. Зарим нь болохоор жингээ асах гад дасгал хөдөлгөөн хийж байна. Бүр хөдөө байгаа малчин эмэгтэй хүртэл одоо баян онгорын богц сумд байдаг манай бүр хуучны өглөөний ам шиг эмэгтэй ороод ирсэн маа бас сорилтондоо. Тэгэн гот өнөө өглөө би яг хийн гэсэн юм хийцэн чи айгүй гоёлаа гэл ингээд сэтгэгдэл үр дүнгээ өнөө өглөө ингээ өглөө болгон тайлгнадаг. Тэрний гол зүйл юу гэх юм нөгөө хүн ямар үед ингээд дадлыг хөвшүүлэхгүй орхичдөг мэдлэг байгаад байдаг. Хийхээ мэдээд байдаг. Нөгөө хариуцлага байхгүй, нөлөөллийн орчин байхгүй учраас орхичтэй байна л да. Тэгэхээр юм челленжэд нэгдснээ давуу тал юу гэхээр нөгөө зориг нэгтэй хүмүүс ингээд үр дүнгээ яриад ирэхээр хүн даган дуурайж өөрөө бас өөртөө дүгнэлт хийж хичээж эхэлж байгаа гэсэн. Дээр нь нөгөө чиглүүл хичээлүүд өгдөг бас хичээлээ үзлээ гарц гаргалгаагаа оллоо нэрэ тийм байна гэж шууд үйлдэл хийх боломжтой байдгаараа энэ челленжуудаас аягүй онцлогтой байгаа. Одоо 6 сарын тэр нь хэр орчим хүн хамрагдчих. 42 хүн байгаа. Тэгээд хамгийн гол нь энэ удаад бид нар болохоор School гэдэг ийм сургалтын платформыг ашиглаж эхэлсэн. Цаашдаа бол нэрээ урт хугацаанд доктортойгоор энийг бас хөгжүүлээд авч явна гэж бодож байгаа. Ягаад тэгэхээр энэ өөрөө Facebook руу хийдэг гэсэн шүү дээ. Бид нь Facebook-аар групп үсгээ хийдэг гэсэн. Энэ маань болохоор хүмүүс нөө анхаарлан сарнаад нөгөө хичээлээ үзэгчээс нь өөр юм орж ирэл өөр юм руу орчдөг. Ийшээ болохоор зөвхөн яг одоо би буцаагаад хүмүүсээс асууж байгаа байхгүй энэ платформ дээр ямар давуу талаар гэж юм. Өөр тийшээ орж санахгүй их давуу талтай маань. Хичээл нь байгаа. Дээр нь өөрөө ингээд үр дүнгээ нэгтгээд үзүүлэнгууд тэр систем нь өөрөө ингээд урамшууллаа юу та. За та энэ төвшөнд очлоо, энэ төвшөнд очлоо гэдэг тийм юм та. Их хөөрхөн ийм бүх юм ингээд цогцоор нь шийдээд хүрчихэж байгаа байхгүй юу. Тэгээд нөгөө бичээ тэмдэглээд ирсэн хүмүүсээс бусд нь ингээд урам зориг бас нэгэндээ өгдөг те туршлага хаваалцаад ирэхээр нэр би нэг ийш ойргож болох юм биш те гэд ингээд санаа шийдлээ өөрчлөөд ингээд явах боломжтой байгаа. За тэгвэл ийм 6 сарын сорилынхан маань хэрвээ бидний лайвыг бас үзчихвэл та нарт амжилт гэсэн эцсийн заавал үзэн шүү. Тэгээд ер нь яг нөгөө энэ хугацаанд мэдээж одоо шантрах болиё гэж бодох тийм өдрүүд ч юм уу мэдрэмж бол төрж байсан л байгаа хэ. Тэр зүйлсүүдийг яаж одоо даван тулж исэн туршлагаасаа бас хуваалцвал. Яг тийм болиё гэсэн юм бол орж ирж байгаа. За. Тийм яг гоо мэдээж хаяа нөгөө юу
дэглэм алдагдах зүйл байна л да. Гадагшаа дутгшоо явах, хөдөө явах энэ орчин маань солигдчихж байгаа байхгүй дадлын орчин маань. Тэгмэд яалтчгүй ингээд орхигддог. Тэгээ буцаж ирээд гэртээ ирээд яг нөгөө дадлаа хэрэгжүүлдэг орчин маань бүрдээд ирэхээр хүн дүгнэлт хийдэг. Би ихт боссог өглөө яадаг үлээ. Тэр өдрийн турш бүтээмжтэй байдаг. Сэтгэл санаа өөдрөг байдаг те. Өглөө хийн хийснээ хийчихээр аюу ажралтай болчдөг. Тэгүнгод би хийдэг хүн штэ гэдэг тэр сэтлэр бүтэн өдрийн турш ажиллаа хийдэг. Хийхгүй болохоор яа ч гэхээр тэр өдөр нэг л залах уурсан ямар ч бүтээмжгүй. Тэгэхээр хүн чинь бодно нэстэ. За би хийх юм уу хийхгүй юм уу? Босъё буцаад эртэж дадал руугаар. Одоо манай энд орж ирж байгаа юмс дандаа тэгж байгаа байхгүй. Яг нэг хэсэг орхичлаа. Яг ингээд сорилт эхэлж байгаа маа ингээд хамттай байгаа аюу гоё байдаг. Хариуцлагын механизмтай байдаг. Хичээлтэй байдаг гэл ингээл буцаад ороод ирж байгаа. Тэгэхээр нөө харьцуулах зүйтэй учраас орж ирж байгаа. Дээр нь би ч өөрөө ингээд хүмүүст урайлдаг хүн тэгээд дээр нь маш олон хүний түүхээс энд ямар гоё өөрчлөлт гардаг мэддэг учраас хизээш тэр нэг тийм боли тэ ингэсэн юм нэг гарч байгаагүй юм байна. Одоо ер нь бас нөгөө цоош нэр мэдж байгаа гэхээсээ илүү хуучин бас яг юм хэрглэж исэн хүмүүс нь бас нэгдэж байгаа нэг таатай байгаа даа тий. Тэд нар тэр хүмүүс нөгөө үр дүнгээ мэдээд байгаа байхгүй юу? Би энэ намайг хаана үргэлжлэх даал гэлээ. Би тэр үедээ л маш ажралтай, маш хичээнгүү, маш үйлдэл төвтэй хүн байсан юм байна. Хийхээ болчоор эсэргээрээ хүн ажралтай нөхөр үгүй байгаа байхгүй. Өөрийгөө ингээ шүүмжлээл, тэг химлээл, чиста одоо залах байна маань ингээл ихэлтэм шугаа. Гэхдээ энэ дээр нэг гарц гаргалгаа юу гэхээр хүн бодох хэрэгтэй байгаа байхгүй. Би яагаад тэр үед хийчихсэн? Одоо яагаад хийхгүй байгаа? Харьцуулж хацаа. Одоо ингэ шүүмжлэхээс өмнө тэгж бодох хэрэгтэй байгаа. Яагаад хийхгүй байсан гэхээр тэр үед танд дохио ч юм уу тэр орчин хүсэл эрмэлзэл нь байсан байгаа байхгүй. Тэгээд ингэ дүгнээд тэндээсээ дүгнэлт хийгээд өөрчлөлт хийгээд дахиад эхлүүлэх хэрэгтэй болж байгаа гэсэн үг. Хүсэл эрмэлзлийг өглөө эрт босох тал дээр одоо яаж дахиж батраах вэ? Хамгийн гол нь нөгөө нэг одоо ямар нэгэн дадлыг хөвчүүлэх жаав энийг хийснээрээ би тодорхой хугацааны дараа хэн болох вэ? Ямар хүн байх вэ гэдгээ бодож үр дүнгээ төсөөлж тэр үр дүнгээ яг хүрсэн мэтээр ингэхээр хүн хийж эхэлж байгаа байхгүй. Өглөөс за би унтчул яах вэ? Сэрүүлгийн унтраагаад унтчул яах вэ? Хийчгээрээ би тэр өдөр яадаг вүлээ гэдгээ бодох юм бол хүн мэдээж гоё яахыг л бодно ш. Тэгээл босч байгаа гэсэн. Дээр нь нөгөө нэг дадал яагаад тасраад байгаа вэ гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Хамгийн гол нь оройны за эртэж дадал дээр болохоор хамгийн чухал зүйл юу гэхээр бэлтгэл оройноос эхэлдэг. Та 12 хүртэл уцаа скроллчод өглөө 5 тусна гэвэл нэгдүгээр бие чинь гүцэхгүй, хоёрдугаар та шүний авах хэвээр нойроо авч чадахгүй. Тийм учраас оройны бэлтгэл маш чухал. Та 9:30-аас эхлээд гэрийнхаа одоо таацны цагаан гэрлүүдээ унтраагаад босоо одоо ханын гэрэл ч юм уу бүдэг гэрлүүдээ асааж тархиндаа шүн болж байгаа шүү гэдэг тохиог одоо өгөх хэрэгтэй байхгүй гэрлүүдээ бүдгрүүлнэ. Болж өгвөл 2 цагийн өмнө 2-оос 3 цагийн өмнө дэлгэцэн эргэлээгээ байлах те. Ер нь бол тэр унтлахын өрөөнд телевизэр байдаг бол үнэхээр буруу байхгүй. Танд шүн болоогүй гэдэг тохиог өгöd хахаар таны нойрны чанар урт хугацаанд ингээд мууцаар агаал тэгээд нойргуудалт тийм төрж байгаа гэсэн. Тэгэхээр бэлтгэл маш чухал. За ингээ өнөөдрийн болвол эрүүл байгаарэ, эрүүл амьдралын хэмнэлийн дугаар дээр бол маш олон эрүүл амьдралын хэмнэлийн чухал одоо энэ агуулгуудыг бас ярьж байгаа гэдгийг манай үзэгчид сонсогчид бас анзаарж байгаа болов уу гэж бодож байна. Харамсалтай нэвтрүүлэг маань бас дуусах төгч чинь. Тэгээд харин яг тэгээд идэг та бас яг энийг нэг юм ярьчих юмсан гэж магадгүй миний асуугаагүй тэр зүйл байвал таны тэр одоо тий комментэр хоёлоо өнөөдрийн бас яг подкастыг өндөрлүүлье гэж бодож байна. Одоо ямар нэгэн дадал хөвшүүлэх байгаа хүний хувьд жишээлбэл за дасгал хөдөлгөөнгууд хүмүүс ингэж байгаа байхгүй юу. Одоо саяхан яг надад тохиолдсон миний таньдаг хүн одоо яг нэр эртэж дадал руугаар яа өглөө босоод дасглаа яа одоо нэг жим бүртгүүлье гэж бодож байгаа гэж байгаа байхгүй юу. Тэгтэл хүн болгоны арманд 300-аас 500 мянган төгрөгийн жимийн төлбөр байгаа юу те гэдэг асуудал. Тэгэнгүүт дахиад хойшилж эхэлж байгаа байхгүй юу. Мөнгөтэй болохоор бүртгүүлээ. Мөнгөтэй болохоор хий. Гэтэл ерөөсөө дадал гэдэг зүйл эндээс эхлэхгүй байгаа байхгүй. Та дасгал хөдөлгөөн л хийж байгаа штэ гол зорилго нь жимд явж фитнест явах биш байхгүй. Дасгал тэгвэл та зүгээр гараад хідэн давхар дэдэн дээшээ дошоо шатаараа явчихал та. Эсвэл байраа тойроод алхачих. Эсвэл өглөө босоод нэг үүртээ тохирсон 10 минутын л хөдөлгөөн хийчих. Энийг л тогтмол болгочих.
Ингээл энэ дадал чинь сууж эхэлж байгаа. Та хийх тусмаа би дасгал хөдөлгөөн хийдэг гэдэг тэр одоо тий би ийм хүн гэдэг мессежийг тархиндаа өгч байгаа. Энэ дээр анхаарах хэрэгтэй байгаа. Хоёрдугаар гэх юм бол одоо хамгийн чухал зүйл үгээр Монгол хүмүүстээр гардаг нэг зүйл үгээр би одоо энийг хиймээр дасгал хийдэг хүн болмоор байна. Би эрүүл хоолдог хүн болмоор байна гэдэг яг нөгөө явц дээр анхаарат идэм юм л та. Гэтэл хамгийн гол зүйл юу вэ гэхээр тэрийг хийснээрээ та хэн болох гэж байгаа вэ гэдгээ эхлээд хар гэж байгаа байхгүй. Эртэж хүн болох гэж байна тийм үү? Өглөөний ийм дэглэмтэй хүн болох гэж байна. Тэгвэл өглөөний дэглэмтэй хүн яа вэ? Өглөө босоод тэр дэглэмийг хийдэг. За энийг маш хялбараар тайлбарлая гэвэл нэг хүн эрүүл хоолдог хүн бол эрүүл амьдралын хэм маягтай болох ч гэдэг. За эрүүл амьдралын хэм маягтай хүн яадаг юм бол өдөр за хөнгөн хоол тий одоо ногоо цагаан ихтэй бол итгүү хүнд хоол итгүү. Зүгээр салаатаа идчихлээ. За ажиллаад тарлаа. Эрүүл хэм маягтай хүн яадаг алхах юм уу такси идэх юм алхах нь алхачээ. Ингэж яг сонголтуудыг хийсээр байгаа тэр хүн маш их чин хассан байгаа байхгүй. Тэгэхээр тэр хэн болох ч байгаа ихлээр тодорхойлоод тэрнийгээ төлөө өдөр бүр саналаа өгөөд үйлдэл хийх нь л чухал шүү. За тэгээд нэвтрүүлгийн маань бас эхнээс нь одоо лайв маань хадгалагдчих учраас ухраагаад үзэх юм бол олон бас яг тэр хэрэгтэй агуулгуудыг та авч болно. Өнөөдрийн нэвтрүүлэгт маань Grand Book Publishing-ийн редактор Өглөөний гайхамшиг группийн маань админ Гэрэлмаагч маань өргөдөн оролцлоо. Тэгээд манайхан ч гэсэн Өглөөний гайхамшигын эртэж дадлын талаар сонирхож ивэл пэстер болол групп болол байгаа тэнд бас нэгдэж болно шүү. За тэгээд бидний урилгыг хүлээж аваад нэвтрүүлэгт маань оролцоод үнтэй бас яг энэ зөвлөмжүүдийг харилцсанд маш их баярлалаа. Цаашдынхын ажилд өндөр амжилтыг хүсье. Баярлалаа. Та нарт ч гэсэн амжилт хүсье. За дараагийн дугаараар эргээд уулзцгаая. Түр баяртай. Эрүүл биед саруул ухааныг оршоох Эрдэнэт хүмүүн танд эрүүл байгаараа нэвтрүүлэг хүрлээ. Өөртөө анхаарч, хайртай бүхнээ хамгаалж, эрүүл байгаарай.